За окей. За өнөөдөр 3 дугаар verb tenses-ийн lesson 3 буюу 3 дугаар хичээлээр бид нэр spelling of S or ES буюу S ES үйл үгэн дээр S ES залгах дүрмийг үзнэ. За өнгөрсөн хичээлээр болохоор бид нөгөө singular verb дээр буюу ганц тооны үйл үгэн дээр бид үйл үгэн дээрээ S гэдэг дагавар залгана гэд үзсэн шүү дээ. Тэнгүүд тэр дагавар залгахдаа ямар дээр нь S, ямар дээр нь ES аваад байгаа юм бэ гэдгийг өнөөдөр үзнэ гэсэн үг. За, ихэнх үгэн дээр бол бид S шууд залгаад биччихдэг. Жишээлбэл visit зочлох гэсэн үгийг зочилдог болгохдоо visits болгож байна гэсэн үг тий. За, гэхдээ эн чинь зөвхөн нөгөө ганц тоотой subject-ийн арт хэрэглэхтэй гэдгийг санана шүү дээ. За, дараа нь үгийг харъя. Speaks бас болно тий. За, нэг өсөндөө тэр ES-ийг бол хизээж заалгахгүй. За тэгвэл ийгээр төгссөн үг байх юм бол яах юм бэ гэхээр шууд S-ийг бас залгана. Right давхар S бичихгүй гэсэн үг байхгүй те. ES гэж хоёр E-г давхардуулж бол бичихгүй учраас writes гэх мэтчлэнгээр visits, speaks, writes. За окей. Өгнүүдийг орчуулъя. Зочлдог, speak ярих, ярьдаг, ride унах одоо ингэж мордож ундаг зүйлүүд. Жишээлбэл морж юм уу, эсвэл дугуйч юм уу. За rides бичдэг гэх мэтчлэнгээр байна гэсэн үг. За тэгвэл одоо catch гэдэг үг энэ тий. Catch гэдэг үгийн ч гэдэг аваагаар дуусч байгааз. Тэгэхээр ч гэдэг аваагаар дуусч байгаа буюу CH хоёр нийлээд ч-гээр уншигддаг. T, CH энэ гурав үсэг нийлээд ч-гээр дуусдаг байгаа. Тэгэхээр ийм үгнүүд дээр болохоор яах юм гэхээр ES-ээ залгана. Catches. Хэлгээд ч гэсэн арай эвтэйхэн байгаа сте тий. Catches гэхгүй catches гэж хэлэхээр зүгээр юм тий. За дараа нь ишээр хэрвээ дуусч байгаа юм бол иш аваагаар дуусч байгаа юм бол бас ES залгана. Washes залгана шүү дээ. За иш гэдэг авааг энэ SH хоёр үсэг нийлээд иш гэж уншигдаж байгаа. Тэгээд catches, washes гэх мэтчлэн. За miss гэж бас хоёр S-ээр дуусч байгаа юм бол miss, misses. За X-ээр дуусч байгаа юм бол буюу X гэж уншдаг те. Тэгэхээр fix гэдэг дээр ES залгаад fixes болно. За бас Z хоёр Z-гээр дуусч байгаа юм бол бас ES залгана. Buzzes болно гэсэн үг. Catch, catches, wash, washes, miss, misses, fix, fixes, buzz, buzzes. За эдгээр үсгнүүд байх юм бол ES залгана гэсэн үг байна. Тэгэхээр ямар үсгээр дуусч байгаас шалтгаалж бид нэр S залгах уу, ES залгах уу гэдгээ сонгож байна шүү дээ. За энийг шууд цээжлэх хэрэгтэй гэсэн үг. Шууд баг catch, catches, wash, washes, miss, misses, fix, fixes, buzz, buzzes гэж цээжилсэн байхад catchтэй ижлэхэн төгсөж шүү тэгэхээр гэж бодоод явчихад илүү амар тий. За гэтэл нэг ийм төрлийн үгнүүд байна. Энэ Y үсгээр дууссан үгнүүд байна тий. Fly гэд I-аар дууддаг бид нар. Fly. За тэгэнгүүт энэ Y үсгийн өмнө бид нарт L гэдэг consonant буюу гэгүүлэгч байна гэсэн үг. Тэгэхээр Y үсгийн өмнө гэгүүлэгч хэрвээ орсон байх юм бол бид нар энэ Y-ыг нь хасаад Y-ийн оронд I болгоод тэгээд ES залгаж чад. Нэгсэндээ Y-ийн оронд I болгоод S залгаж чинь гэсэн үг. Flies болгож чинь гэсэн үг. За consonant гэж юм те. Consonant-ийн араас Y орсон байх юм бол тэрийг өөрчлөөд Y-ыг нь I болгож өөрчлөөд тэгээд ES залгаж байна гэсэн үг байхгүй. За гэтэл энэ vowel буюу Y үсгийнх нь өмнө хэрвээ их шиг орсон байх юм бол бид нэр энэ дээр шууд залгаад хэлчихнэ. Pays гэх мэтчлэнгээр. Тэгэхээр нэг өсөндөө flies гэж ингэж бол бичиж болохгүй. Pay гэдгийг ингэж хувиргаж бичиж болохгүй. Яагаад гэвэл энэ A үсэг чинь их шиг байгаа байхгүй. За ингэж бичиж болохгүй, ингэж бичиж болохгүй, ингэж бичвэл төвөө гэсэн үг байна шүү дээ. За зүгээр ингээл батчих. Y-ийн өмнө гэгүүлэгч байх юм бол I болно. Y-ийн өмнө их шиг байх юм бол хувирахгүй шууд залгана л гэж бодчихно гэсэн үг. За их шиг үсэг бол амархан англи хэлний 5 л их шигтэй A, E, I, O, U гэдэг энэ 5 үсгээр дуусчлах юм бол энэ үсгнүүд байх юм бол тэрийг их шиг гэж таниад тэгээ тэрнийх нь ард Y орох юм бол шууд залгана л гэж бодчихно. Бусад үсгнүүд нөх юм бол I ялгана л гэж бодно. За over төгссөн төрлийн үгнүүд байна. Тэгвэл энэ дээр бид нэр бас ES залгана. Жишээлбэл go гэдэг үг байх юм бол goes болно гэсэн үг. Do, does болно. Дуудлагын бас анзаараарай.
go гэж уншиж байгаа тий. O гэд хоёр авиагаар уншиж байгаа. Go. Тэгээд goes. Do үгээр дуудаж уншиж дээ тий. Тэгсэн мөртлөө S залхахаараа уншихаараа does болчихно. Do, does, go, goes. За. Have гэдэг үг маань харин түрүүн гарсан тий. Has гэж хуурдаг. Нэг ясандаа энэ бол дөрвөн бусаар хуурдаг үг байхгүй. Irregular form-ууд нь гэсэн үг. За, haves гэж бичигддэггүй гэсэн үг. За, окей. За, тэгвэл the child smile a lot гэдэг өгүүлбэр дээр үйл үг нь буюу verb нь аль нь вэ? The child smile a lot гэдэг өгүүлбэрийн үйл үг нь аль нь вэ? Мэдээж smile юм байна тийм үү? За, the child гэхээр энэ нэг хүүхдийн талаар ярьж байгаа байхгүй юу? Зурган дээрээс нэг хүүхд харуулсан байна тий. Children гэж хэлээгүй. Child гэд нэг байгаа учраас за одоо тэгвэл child-ийн араас орж байгаа smile гэдэг үгээ бид нэр бас singular verb болох хэрэгтэй шүү дээ. Яагаад гэвэл child гэдэг чинь singular noun байгаа юм чинь. Тэгвэл одоо smile гэдэг дээр s-ийг авах юм уу, es-ийг авах юм уу гэдгээ бодно. За мэдээж ихшгээр дуусж байгаа, e-гээр дуусж байгаа үг юм чинь шууд залгachна. Smiles. За. Тэгэхээр the child smiles a lot болоод энэ өгүүлбэр болж байна гэсэн үг нэ. За дараа нь the girl washed the car гэдэг өгүүлбэр дээр аль нь verb үйл үг вэ? Which one is verb? So of course wash гэдэг үг нэ. Угаах гэж утгатай үг те. The girl ганц охин singular noun байна. Тэгэхээр washes ишээр дуусж байгаа учраас es-ийг авах зүг байна. The girl washes the car. За, again. He do his laundry on Monday гэдэг өгүүлбэр нь тий. За, laundry гэдэг нь угаалга гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр даваа гарагт угаалгаа хийдэг гэдэг юм тий. За, тэгэхээр хийдэг гэдэг утгатай үг нь бол мэдээж do. За, he байгаа юм чинь he-ийн араас do хэдийгээр ихшгээр төгссөн үг боловч over дуусж байгаа учраас энэ дөрвөн басаар хувирдаг учраас does гэд es авдаг тий. За, he does his laundry on Monday гэж ярих нэ. За, одоо дараагийн хичээл дээр болохоор бүгдээ non-action verbs гэж байгаа. Энэ нь юу гэж байгаа юм бэ гэхээр зарим үгнүүдийг бид нөгөө present continuous-аар хувиргадаггүй төрлийн үгнүүд байгаа. Тийм төрлийн үгнүүд гэж ямар үгнүүдийг хэлдэг юм бэ? Non-action буюу үйл хөдлөл байхгүй төрлийн үйл өгөөд гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр нь ямар утгатай өгүүлбэр юм бэ гэдгийг үйл өгнүүд юм бэ гэдгийг үзнэ.